Baby, you can call me swaggy. Baby, you can call me swaggy. You can call me swaggy, babe. За бүгдээрээ сайн байцгаана уу. Тэгээд шинэ видеоор ирлээ. Тэгээд өнөөдөр болохоор реакшн ихтэй хэнээр хийх вэ гэхлээр тоолболнаас чацуу, төлбөл нуруу чацуу, Tyler the Creator, Ghost Wing-ийн толгой рэпер Tyler-ийн шинэ клип гарсан байна. Шинэ цомгийнх нь Igor гээд шинэ цомог гарах гэдэг уусаа ойрд зургнууд нь яваад өстэй өнөөдөр ихнийхээ клипийг цацсан байна 10 цагийн өмнө. За тэгээд би сая яг үзэх гэжсэн гин за энэ юу юм болж шүү байна гээд реакшн хийхэр шийдлээ. За тэгээд Tyler-ыг бол хүмүүс мэдэх бах мэдгүй нэг нь бол 2011 онд гарч ирсэн рэпер Odd Future гээд Cruise гаралтай. Тэр Cruise нь бол та сайн мэдэх бол яг бол тэр Cruise нь болохоор Frank Ocean алдартай хүмүүсээс тэгээд Earl the Sweatshirt тэгээд Left Brain одоо интернет гээд хамтлагийн нэг жижигхэн гар байт юм аа. Эрэгтэй юм шиг мэддэг. Тэр мэр тэгээд Jasper-гийн comedian intro гэдэг. Тэгээд тэдний crew-ийг болохоор бас Wu-Tang-тай харьцуулдаг. Тэгтээ одоо юу гэдэг одоо рэп тоглоомдох одоо чадлаар нь биш зүгээр үеийнхэндээ тухайн үеийнхэндээ generation үзүүлж байгаа influence буюу нөлөөгөөр нь бас нэлээд нөлөөтэй гэдэг. Тэд яг тэгэхээр одоо шинэ үеийн хүүхдүүд шал өөр юм сонирхдаг болсон гэх юм уу одоо хуучин бол Wu-Tang амар гангстер маягийн юмар гарч иржсэн бол гангстер хэцүү амьдрал дундаас те Long Island-аас гарч иржсэн бол одоо Staten Island луучлаарай гарч иржсэн бол одоо хүүхдүүдийн юм сэтгэл зүйн асуудлуудын хүнсээр рэпрүүд артистууд хамгийн их газар авч харилцаж шүтэн бишрэгдэж байгаа. Тийм учраас бас тэр талаараа Tyler маань өөрөө бас анх гарч ирэхдээ амар хурц үхтэй Bruno Mars дийслэл faggot гэдэг үгийг ашиглаж юм амар олон шууган тарьж исэн. Тэгээ өөрөө бас байж байгаа л би гомо гэдэг. Тэгээд яг гомо ч юм уу bisexual юм шууган. Тэгээд адилхан 6 feet адилхан настай нөхөө артист манай A$AP Rocky-та бас нийлдэг. Тэгээд маш өөр юм хийдэг алдартай Yonkers гэдэг дугаар нь хүмүүс сайн мэдэх баг. Тэгсэн ирнэ ингээд LA зүгээр скейтборд унаад явж тхаач дэлгүүрт 7-Eleven таарлах боломжтой нэг юм гоё артист байдаг. Тэгээд анх бол тийм амар үхтэй байж байгаа. Дараа нь ер нь хайр чиглэсэн хүний сэтгэл зүйрүү чиглэсэн дуунууд руу гинт хувирсан. Тэгээд тийм олон хувирах чадвартайгаа бас үзүүлсэн нэг юм рэпер байгаа. Рэпер, продюсер, songwriter тэгээ бас Golf Wang гэдэг брэндтэй хувц гаргадаг. Тэгээд өөрөө скейтбордын төрлийн хувцсанд гаргадаг тийм юу байгаа рэпер байгаа. За тэгээд өнөөдөр шинэ гарсан дууг нь үзье. Tyler Earthquake. За 2011 онд гарч иржсэн. Тэгээд 2011 онд бол Tumblr би болон манай найзуудын дунд Tumblr бол үнэхээр ирчиг авч ирсэн. Тэгээд за та нар тэр үед болохоор Tumblr-аар алдартай байсан артистууд сүүлдээ бол яг дэлхийд бүр амар болсон. Гэхдээ яг тухайн үед бол Weeknd, Lana Del Rey, Tyler тэгээд A$AP Rocky, Kendrick Lamar энтрийг бид нэр анх Tumblr-аар амар дэлхүү мэдж аваа. Тэгээд цааш нь одоо уран бүтээлд нь хурж исэн байдаг. Тэгээд тухайн рэпрүүд бол тэр бол маш гоё үе байсан. Бидний амьдралд амар нөлөөсөн. Тэгээд тэндээсээ ч өөртөө ч дэлхийн маш олон залуусын үзэл бодол юу гэдгийг сонирхолтой хандлагыг тодорхойлоход амар их нөлөө үзүүлсэн юм артистууд яг тэр үед бол нэг давлгаа болж гарч ирж исэн. Гоё үе байгаа. Earthquake. Igor. 3, 2, and 1. Well, good evening, and welcome to the 70-80 оны тийм юу юм шиг байна. I am Pearl. It is lovely to be here. We Өнгө өгсөн have юм a шиг байна. special guest that I'm excited to have onto our show today. Нэр үгийн гарах. Үг байхгүй юм байна. Үг байхгүй юм шиг. Айгуул үг нь аюултай байсан байна. What is your name? You're wonderful to gaze at. You have the Yes, friendliest say. hair I've ever seen in my life. The color is spectacular. We're so glad you are here. You are a performer. Миний нэг юм паригтэй I сууж understand. байна. What is it exactly that you do?
Yes. If you could, during your performance, do your best to not smoke any cigarettes or anything that smokes or lights fire, I would like that because that's dangerous, and I am actually allergic to the smoke Яг бичлэг хийхэрл ингээл. fires. Thank you. Эхлүүлээд. Thank you. Thank you. 4 минут, 1 минутанд тэгээд интро. Ин jazz soulful melody-г Америк ашигладаг болсон сүүл рүүгээ. Энэ цомгонд бас тиймэрхүү юм шиг байна. Гэтэ бүх дууг сонсч иж бас мэри. Энэ өөр хүн байх шүү дээ болж байгаа. Тайлрын хоол арай биш. Миний дэлхийг чичрэгдээгээд энэ бас энэ ч нөө альтер эгот амар олон дотор хүнтэй гэж өөрийгөө ярьдаг хүн тийм бодвол сэтгэл санааг нь үдж байгаа гэдэг санаа нь явж байгаа бахал та. Яг бол anxiety ч юм уу бас нэг mental health-тэй address хийгээл дээ. Mental health сэтгэл санааны асуудал л ярьж байгаа. Энэ тайлрын хоолой биш байх шүү нэ. Hey. Yeah. MJ vibe байна уу? Igor гэдэг юу зүйлсэн байна тэмдэг. Энэ хин бэ? Карти юу нүгөө юу? Playboy Cardi гэж магадгүй яа тэгвэл A$AP Rocky-гийн нөгөө нэг найз нь тэгэхээр Tyler-тай хамтрах магадлал айгүй өндөр. Тийм ээ, Cardi. Ингээд нэг roll over гинэ. Тэгээд цаашаа сонсч чадсангүй. Roll over гэдэг нь одоо бас нэг flex. Одоо нэг машин ингээд явж байгаа огцон мэгэлт юмгууд ингээд яадаг шүү дээ. Хүмүүс ингээд хажууд тийш хазгаалдаг шүү дээ. Өнгөт үнэтэй машинууд болохоор юм доошоо суудалтай. Ийм хөндийн төвөнд доошоо болохоор эргэлтэн дээр нэг тэгдэггүй. Тэгэхээр тэгж одоо машиныг айхуулж байгаа үнэтэй машинтай гэдгийг хэлж байгаа. За mumble rap-руудыг амар тэнэг үг бичдэг гэдэг амар их шүүмжилдэг. Old school rap-рууд амар хэцүү юм уран яруу бичдэг. Гэхдээ mumble rap-рууд амар амархан бичдэг гэж шүүмжилдэг хэрнээ эдгээр ийм айгүй сонин үгээр сонин юм илэрхийлж идэг. Тэгээд тэрийг нь бол old school rap-рууд хичээгээд чадахгүй. Тэр нь онцлог нь бол шинэ new school rap-руудын онцлог нь яг тэр байгаа. За одоо Van de Boog-ийн producing маш сайн байгаа ч гэсэн бас ялангуяа Boog-ийн үгийн сонголтууд бол бас хэр багийн хүн биччихгүй тийм сонин үгний арай сонин үг оруулдаг. Тэгээд Van de Boog-ийн бас амжилтын нууснууд нэг яг тэр new school rap-руудын онцлогийг шингээж чадсан байх гэж би боддتي. Тэгээд одоо яг хаа Lil Uzi Vert энэ чинь гэдэг юм шиг хэрнээ бас үгнүүд нь бас эвгүй байдаг арайч одоо ингэж яг олон хүүхдэд бол ааж байгаа юм шиг тий. Вовики. Баса охин байдаг.
Йой. Тэгтээ Тэгээд Тайлераас үс ийм гарах юм бол тодорхой. Өөр артистуудын тим юм ийсэн бол бас шуугж байгаа. Тайлераас бол угаасаа л нэг галзуу юм уу хийж идэв. Тэгэхээр нэг шинэлэг байсангүй жоохон. Тэгтээ энэ нөгөө нэг яг edgy teens means бол амар хүрж байгаа. Комментнууд нь ихнэр минь намайг орхивол би энэ дууг өдөр чинь дуулмаар байна гэж. Тайлер картыг юундаа орох уу? Клипэндээ тоглох уу гэж клип харснаа. Үгүй гэсэн чиг. The producing-ийн хувьд бол гоё дуу байна. Melodic нөгөө нэг тийм soulful jazz vibe шингээсэн байна. Үг нь бол бас нэг сүртэй үг байсангүй. Давталттай. Тэгээд өөр бас гинт шууган дээрсэн дуу үйл бэхээр reaction их. Монгол дуун дээр би баг хийхгүй хаа. Яг тэгэл Монгол дууг би жоохон biased гэж ярьдаг жоохон юм айгуу олон таньдаг артистуудад айгуу итгэвтэй байгаа учраас ихэнх таньдаг нэлээ personally таньдаг учраас тийм бас бодтой reaction хийх хэсэгтэй хилцээд тэгээд ерөөсөн Монгол дуугаар оролдохгүй байгаа. Тэгээд K-pop бол бас ахад гоё дуугаар бол хийн одоохондоо Америкас нэг юм өчтөр Schoolboy Q21 хоёрын бас нэг эвгүй клип гарсан байлээ. Та нар олж үзээрэй. Q-ийн шинэ альбом бас алаад байлээ. Тэгэхээр Q Schoolboy Q бол тэр 2012 оны Wave-ийн нэгэн TDE-гийн Kendrick Lamar Schoolboy Q энэ бол нэг group байсан. Ape Soul, J-Rock гэдэг. Нөгөө талд нь бол ASAP Mob гарч ирж исэн. Тэгээд Q-гийн шинэ альбомыг бас сонсороо. Тэгээд өнөөдөр ихэд ийм боллоо. I'm a fucking walking paradox. Peace out.